За сайн байцгаана уу? Жүжигчин найруулагч продюсер Нямдаваа буюу Энди байна. Би амьдралдаа анх удаа юм подкаст хийж үзэж чинь хувь тавилан байдаг гэдэгт би итгэдэг. Хин нэг нэгээ танихгүй өнгөрч болох байсан. Тийм учраас өнгөрсөн 30 жилийн хугацаанд учирсан тэр хүмүүс миний амьдралд хэрхэн яаж нөлөөлж исэн, юу сургаж исэн, ямар өөрчлөлтүүдийг хийж исэн талаар өмнө хэлж чаддгүй байсан зүйлүүдээ хэлж хуваалцах чаа. Бас баярлалаа. Уучлаарай гэд камерын өмнө анх удаа ярьж үзэж байна. Тэгээд энэхүү подкаст маань таалагдвал дэмжиж лайк, шеэр хийгээрэй, коммент бичээрэй. Авхаа авч хаяхаа яриа. Баярлалаа. Эрхэм 30 зочныхоо нэгээр Соёлын урлагийн их сургуулийн кинонд дуу оруулгын маань багш Монгол Улсын гавьяат жүжигчин Карма Өгшигаа урьж оролцууллаа. Тэгээд хоёулынхын сайхан дурсамж үлдэн хоёулаа бас энэгээр дамжуулж дурсамжаа хадгалаад авчихна тийм ээ. Тийм байх сайхан завшаантай явдлаа гэсэн. Багш нэг юм амар гарах дургүй шүү дээ. Дургүй болсон. Тэгтээ яг уу чамд бол би баярлж явдаг байхгүй юу. Яагаад гэвэл чи дөнгөж зураг их зоригтой бас их сайхан кинонууд хүүхэд залуучуудын хөөрхөн кино нэлээ хийлээ. Тэгээ зарим нь бас нэлээ юу яалаа амжилтанд хүрлээ. Тэр анхны чинь кино одоо манай энэ жижигүүд чинь хурж ирээд та чиний кино шилжилтэд тоглосон тэг яйл асуугаад тэр шилжилтийг хүүхдүүд их үзсэн байгаа. Тэгээд хүүхдийн зүрх сэтгэл нэлээ хүрсэн бол амжилттай болж тээ. Ямар ч байсан хүүхэд залуучуудын сэтгэлд хүртэл кино хамгийн анхны кино. Тэгээ бас багш нь тэнд бас оролцсон байж байгаа тий. Тэгээд ер нь ингээл ажиллаад байхад чи ер нь зүгээр суухгүй байна. Тэгэл фэйсбүүкээр харахаар чинь ямар нэгэн ажил хөдөлмөрлөл хийцэн. Тэгэл янз бүрийн бүр курс ажиллуулж ийн гэдэггүй ямар зүгээр судгүй хөхтэй гэсэн чинь чи одоо хараа багш нь айгүй энийг их бэлгшээж байна. Энэ модон могоог одоо ингээ хийцэн байгаа байхгүй юу? Энийг одоо яаж хийсэн? Тэгээд могоо жил багштай ингээ модон могоогоор өөрийнхөө хийсэн уран бүтээл те. Энэ бас уран бүтээл шүү дээ. Тэгээд ингээд бэлэг барьсанд би их маш их баярлж байна бас. Могоо гэдэг чинь одоо нэлээд бэлэг дэмбэрэлтэй амтан шүү дээ. Тэгэхээр би одоо их урт наслах юм байна. За өвчин хууч байхгүй болох юм байна гэдэгт би баяртай хүлээж авч байна. Баярлж шүү. За баярлалаа. Шууд эхлээд шууд магтаад гэлээ. Одоо хүний байгаагаар би хүнийг нэг хайхтар магтаад байдгүй. Тэгвэл байгаагаар нь хүнийг дүүнэх хэвээр нэгдүгээр. Хоёрдугаар тэгээ залуу хүнийг учиргүй нэг бас тэг урмын хуглаа л гэж бас болохгүй л дээ. Ер нь бол би тэгэж боддгийг. Тэгтээ манай нэмдээ бол бас төгсөлтийн өөрхөн залуучууд зөндөө байгаа. Дэрэн дотроосоо бол бор зүрхээрээ тий унаж босож шатаж тэгээ бас нэлээд яваад байгаа их тууштай бас хөдөлмөрч гэж би өөрөө боддог болохоор тэрийг бас хэлхэн зөв гэж бодоод шээ. Нэг хайхтар магтаагүй баха. Нэг хайхтар магтаагүй байгаад бодит байдлын багш нь хэлж яахгүй. Та ясараа дуусгач юм шиг. За одоо чи яриа за тэг. Асуулт асуулахгүй. За. Хүний хувь тавилан гэж би хувь тавиланд амар итгэдэг. Бид хоёрын хувь тавилан яаж учирсан бэ гэхээр та манайд нөгөө кинонд оруулахын багш болж 3 дугаар курсод орж ирсэн. Тэгж анх багш шавийн барилдлага эхэлж илаа. Тэгсэн. Та өөрөө нэг хүнд нөлөөлж байгааг мэдэхгүйгээр нөлөөлөд идэг хүн байхгүй. За. Миний амьдралд ялангуяа яаж нөлөөсөн бэ гэхээр хамгийн анх нөлөөсөн зүйл нь юу вэ гэхээр би нэг оюутан болчоод 3 дугаар курс хүртэл явцсан мөртлөө яг юм шантарч исэн үеэсэн. Тэгэд яг сургуулаасаа гаръя да гэд бодцсон. Тэгээ нэг 7 хоног хичээлээ тасалсан байхгүй. Кинонд оруулахын хичээл болохоор 7 хоногт нэг л удаа ордог байсан шүү дээ. Гинт нэг өдөр та над руу залгасан. Яг нөгөө хичээл ордог өдөр байхгүй. Тэгээ тэр цагаараа залгасан. Тэнгүүтээ яасан бэ гэхээр Нямдаа юу гэд шууд би таны хоолойг сонсоод таньж байгаа байхгүй. Тийм байна агшаа сайн байна уу гэдгсэн чинь. Чи яага хичээлд ирэхгүй байгаа шүү дээ. Би тийм өвчтэй хийх юм шүү дээ. Ерөөс. Гэхдээ багшаар нь би жоох өвдөд гэсэн. Битээ удлаа яриад чи. Тэгээ би болохоор нэг тэрийг амар тод сандаг байхгүй. Тэгээ айгаал үгүй багшаа би ер нь бол жоох өөрөө шантраад наа гэд хэлэхэд жоохон шантраад гэдгсэн байхгүй. Угаасаа нэг суйсын хичээлүүд айгүй их ордог шүү дээ тийм. Үнэхээр чанга байдаг. Тэгсэн чинь бити маяглаад. За яг энэ удаа би чамайг чөлөөтэйгээ өглөө. Чи дараагийн 7 хоног заал хичээлд ирж суун шүү гэж шууд гисэн байхгүй. За ойлголоо гэдэг. Тэгээд уцаа салгаад тэнгүүт би тэр үе чинь нэг ийм уналтанд орсон байсан сэтгэл зүгээр те сэтгэл санаагаар уналтанд орсон байсан нөхөр чинь яасан бэ гэхээр ийм мундаг жүжигчин ийм мундаг багш намайг ингээд
санаж штт тий. Би яг үүндээ суйст байхдаа өөрөө хинч биш гэж ер нь бол аяг боддог байсан байхгүй. Айгүй муу оюутан байсан. Тий би одоо яг санаж байна. Яагаад тэгж хэлсэн тухайгаад санаж байна. Яг тэгвэл чи яг тэр хичээлийн момент маш идэвхтэй хөвгтэйсэн байхгүй. Хичээлдэг сонирхолтой. Тэгээд дараагийн хичээлд байхгүй болчихор чи би ингээ өгүүлж байгаа. Тэгээд хин ингээд ингээ бүртгэлээ явуулаад тэгээ өгүүлж байгаа. Тэгэд яг хүн чи хэрвээ өгүүлээгүй зүгээр хинч биш багшийн нүдэнд өртөгдөг бол би бас уцдахгүй ч байсан байж магадгүй юм да гэж бодож шүү одоо. Тэнгүүд тэр яг хүч өгсөн. Танай тэр залгасан. Тэгээд тэрний дараагаас би яасан бэхээр өөртөө итгэж эхэлсэн байхгүй. Би чинь ядаж кинонд дуу оруулагч болж чадах юм байна шүү дээ. Ядаж чи чинь болж чадахгүй гэсэн. Тэгээ нөгөө кинонд дуу оруулахын хичээлдээ ч гэсэн амар дуртай байдаг гэсэн. Бид чинь янз бүрийн кинонд ингээл дуу оруулаад хөгшин хүн болж үзээл, залуу хүн болж үзээл. Тэгээд нэр ингэж болох юм байна гэд тэр хичээлдээ амар дуртайгаар удахгүй баг маргааш наасан ч л нөгөө дөрөсөн ч л хичээлдээ явж дахиад зоригтойгоор ингээ явж эхэлсэн байхгүй. Амар том төлөхөц. Та өөрөө мэдэхгүй байж магадгүй. Өөрөө мэдэхгүй л дээ тий. Тэр бол тухайн үед миний нэг юм хоёр сонголт байлаа гэхэд эргүүлсэн сонголт байхгүй. Тэр зөвхөн ганц дуудлага. Тэгээд би танд амар хайртай байдаг. За баярлалаа. Хичээл орохдоо ч гэсэн надад ингээл энэ чинь болохгүй. Гэхдээ инг гэл тэгэл амар гоо урам өгдөг. Ер нь бол одоо сэтгэл зүйч болчтой юм байна шүү дээ. Энэ уран бүтээлч хүн сэтгэл зүйч байдаг гэж манай багш нар биднэрт хэлчихсэн. Тэгээд одоо ямар юмний сэтгэл зүйч явахтай гэж бодоод байсан чи. Үнэхээр сэтгэл зүйч болчтой юм байна. Хүүхдийг ингээл хараад энэ сэтгэлээр унтсан байна шүү дээ. Жохон өргөх шаардлагатай юм байна. Энэ нөхөр жоохон давраад байна. Энийг жоохон дараач гэдэг юм уу тий. Ингээд нэг юуг нь тааруулаад явчихдаг юм байна. Тэгээ оюутнуудтай ажиллах бол бас сайхан байдаг. Энэ ялхуудтай ажиллах бол нэлээ давталтай шүү тий. Хөөхөө тий. За өөр юм ингээл оюутнууд ингээл амар лаг оюутнууд гэсэн шүү дээ. Би бол ер нь бол оюутан бахта хамгийн муу оюутнуудынхаа өөрөөр ур чадвараараа муу оюутнуудын нэг байсан гэж өөрийгөө боддتي. Гэхдээ хичээл зүтгэлээрээ хичээл зүтгэл бол их сайн байсан тий. Сайн байсан. Тэр утгаараа тэгээ чи кино ерөөсө гараад кино хийгээд кинонд дуу оруулна гэдэг чинь шүү дээ. Та нөгөө кинонд дуу оруулах ордог байсан шүү дээ. Тий. Тэгэд яг хавар болж байгаа байхгүй. За. Тэгсэн. Манай нэг найз кино хийх чаа гэсэн юм проб өгөөрэй гэдсэн. Би тэгсэн тий. Тэгээ манай ангийнханд хэлээд тэгээ бид нар ч нөгөө очиод проб гэсэн нагнаад өрж байгаа. Юу яагаад чи тэнцсэг баярлаа явж исэн шүү дээ. Багш нар үнсээд үе яваа шүү дээ. Олон хэсэгт орчоод тэгснэ чи минийх нэг Японд цэргийн хувц өмсөд гэтэгээд. Тэг хувцаа өмсчоод тэгээ ингэсэн чинь энэ залууг авлаа гэж шууд олон хэсгээс туслах дүр сонгогдсон. Тэгээд дөрөв хэсэгтэй тексттэй. Нэрэ тий нагнаа. Чи тэр оюутнуудаас аятайхан хүүхэд явуул гэд над руу уцтаад тэгжээсэн. Тэгээ би аятайхан сайн муугийн найруулагч өөрөө сонгодсон байгаа биз гэд бүх хүүхдүүдэд явуулсан байхгүй тий. Манай үеийнхэн бүгд тий. Манай нагнаа дэрж гэж хүн байгаа. Тэрнээс ер нилээ юм сурна шүү гэж хэлсэн. Тий санаж. Тэгээд нэг би чинь шууд яг тэр үед ингээд нэг анхны дүрээ авч үзэж байгаа. Анхны кино. Хөөхөн тий. Нагнаа ч бас том найруулагчтэй. Тийм том найруулагч чинь бас хүнд юм өгнө штэ. Тэгээ дөрвөн сцен дээр гарч байгаа мөртлөө Японд дүрг гээд тэгээ тэр надад амар тийм дотн үлдсэн анхны дүр гээл тэр Японч бол харахад ер нь нэрээ яг л Япон биш. Тий. Тэгээд тэрнээс хоошоо яасан гэхээр би тэр зундаа тэр кинод ажилласан. Тэгээд ажиллачаад туслах найруулагчаар нагнаа дэрж намайг авч үлдсэн байна. Тэгээ чамайг нөгөө тийм хөдөлмөрч болохоор дороо хар тань би ч гэсэн кино хийсэн бол чамайг туслах битгий хажууд нь наахал байсан. Ер нь тийм танигддаг байхгүй юу? Тэгээд туслах найруулагчаад ягаад тэр зундаа дуусчаад амар хар арай гэж нэг хотод ирээд цайрж мараа ингэ явж исэн чинь яг дараагийн киноны миний амьдралын анхны гол дүр тоглосон тогжлохгүй нас гэх кино байгаа. Тэр киноны гол дүр ингээд ирж шалгаруулт өгөөч гэдэг. Найруулагч нь хэн байсан? Алтан сэрэгч. Алтан сэрэг. Тий. Тэнгүүд яасан мэхээр тэр кинонд явсны дараа энд нэг ийм залуу байгаа штэ гэд нөгөө манай мейкапаар явсан солонгогч санал болгосон гинэ. Хэрвээ би тэнд очиагүй байсан бол энэ дистаралаар явахгүй байх нь шүү дээ. Тийм байна. Тэгээд солонгогч маань болохоор наваг тэнд очиод нэг шалгаруулт өгөөд гэж гээд танигдаж эхэлсэн байна шүү дээ. Ерөнхийдөө те. Ерөнхийдөө замаа. Тийм байна. Тэгээд замаа олцсон юм байна. Ерөнхийдөө те. Тэг яг алдаж онж явж байгаа л тэгээд хүн тэгээд өөрийгөө олох гэж нэлээд зовдөг. Нэлээд хүнд бэрх зам туулдаг. Гэхдээ яг миний хүү чи ч гэсэн бас нэг
их зам бас туулсан л байх. Нэг тийм дардан байгаагүй ч гэсэн тэгтээ маш амжилттай байхгүй юу? Одоо 30 хүрэх гэж байгаа. Тэгээд ийм их ажил хийсэн. Би чамд хэлсэн шүү дээ орж ирэх гэж. Багш нь чиний насны дээр кино үйлдвэртэл нэг мундаг зуршигэл тэнэг хүн гүйжил явлаа. Ягаад гэвэл тэр чинь тогтвол цалинтай ажил хийсэн ч цалингаа авна, хийгээгүй ч цалингаа авна. Гэхдээ яхаа аз болж нөгөө гол дүрийн бүх октоодыг би хийдэг. Маш их ажил хэлбэгтэй. Тэгээ би чинь тэрүүгээр нэлээд алдаршаад эхэлсэн байсан байхгүй юу. Хэрвээ надад дуу оруулах боломж байхгүй бол би бас хэцүү л байх байсан баг та тий. Та чи одоо Монголын маш олон кинонд дуу оруулсан. Яг нь эхний үед бол Монголын маш олон биш ээ. Зүгээр л орчуулгын кинонд болохоор их олон. Одоо яг тэр хуучны одоо энэ орчин үеийн телевизийн кинонд чи 30-40 мянган дөрдөө оруулсан гэх гайхуулах юм биш үү? Яаж баг чинь уншаал ингээл давтаад ингээл хураагаал ерөөс ингээл явчихдаг те. Тийм болохоор ч одоо нэг автомат Европ шиг болцсон байгаа байхгүй. Тийм олон тооны хувьд бол нэрээ арайчдаг юмэр тоо гарч байгаа. Одоо залуучууд бол тэрэн дээр чанар гэж яригдахаараа л өөр байхгүй. Одоо тий ингээд үзэхэд дандашгүй. Тэгэхээр бид нар бол дүрийг ерөөсөө яг кинонд тоглож байгаа юм шиг хүлээж авдаг, тоглож байгаа юм шиг амталдаг. Тэр дүр уйлж ивэл уйлн, зовон жаргуул ингээд яг уусаж хийдэг, нааж хийдэг те. Тийм одоо бол зүгээр хоолоогоор төгсөж тоглол хөнгөн уншаад. Харин сүүлийн үеийн нэг одоо гадны кинонд үзэх тийм хүн одоо шууд мэдрэгч. Тэр үтгэл одоо чи синхрон авч штэ тий. Тэр ямар санагддаг чамд? Яг хөө тухайн кинонд одоо ингээ яг тул синхрон бол шууд ингээд боддоор яг тухайн үнийг авахд зүгээр. Гэхдээ одоо юу гэхээр олон улсад ч юм уу эсвэл том театрт үзэхээр гологдоод байдаг. За тэр чи яг нөгөө дуу хоолойны юуны хувьд нөгөө гологдно. Тэр нөгөө тэр чи ийм акустикгүй заалмааланд авцсан дуу чин царигж мэргээл гадаа гудамжинд болохоор тэр мэдээж хэрэг тэгнэ. Тэрнээс гадна жүжигчний ур чадвар дээр чамд юм мэдэгддэг үү? Аль талаас синхрон? Гэхдээ ер нь синхрон авахд штэ мэдэгддэггүй зүгээр би асууж байна. Жүжигчний уран чадвар тэр жүжигчний дүрээ одоо яг нааж чадчихээн үү? Яг өөрийнхөө ориг дуугаар ингээд одоо зуранд би ингээд орж ийн гэж бодоход яг наалддаг уу? Одоо бол Монголын нөхцөлд бол синхрон их зүгээр санагдаад байна. За. Дуу оруулаад эхлэхээр сүүлийн үед ингээд дуу оруулсан кинонд үзэхээр дуу оруулалтууд нь байгаа. Сони юм яг эсэргээрээ байна. Бидний үед шүү дээ. Өөр байсан юм. Тий. Бидний үед бол юм байсан. Одоо зүгээр ам барихгүй зүгээр ингээд хар дүрс. Одоо бит хоёр ам ангалзаал байна. Ам ангалзаал байна. Тэгтэл одоо би нэг гол дүр тоглоё л доо. Гэтэл би дийлсэн муу та миний дуу хоолой сул. Одоо би нэг жоохон чадваргүй жүжигч тоглож. Тэр чинь нөгөө найруулагч энэ төр ингээд бүр ингээд юу яаж хөшүүргэж яаж чи дээшээ алах ингэдэг гэд нэг робот хөдөлгөж байгаа юм шиг хөдөлгөөд тэр хүн чинь зүгээр амьгүй хөдлөд байгаа шүү дээ. Тэрэн дээр жинхэнэ одоо бид нар мэрэгжлийн дуу оруулагч нар орохоор тоглолтын 100% сэргээгээд явчихдаг байна. Сэргээгээд явчихдаг. Одоо жишээлх юм бол манай Дагийн Аран зах тий тэр төмөр гэдэг чинь хөөрхий зүгээр л налаахын юу хүн нябо хүн зүгээр жирийн л хүн зүгээр гадна депач нэг гоё тийм төрхтэй Монгол төрхтэй их сайхан зузаан бор ир хүн байгаад байдаг. Яг л ингээл төмөр хэрвээ төмөрт тэр хүн өөрөө дуу хийсэн бол нав сун тэр чинь Дагийн ах сэргээгээд босгоод ирэх жишээ нэ. Тэгэхээр манайхан ерөөсө тэр үеийн найруулагч нар хизээч ер нь тэгээд яг ингээд ажиглах юм бол дуу тэр жүжигч өөрөө хоолой дуу хийсэн маш цөөхөн шүү дээ. Дандаа хүн оролцсон тий. Тэр хүн ягаад орлох вэ гэхээр их дутуу тоглосон. Долимог. Ер нь нэг л тоглолтод болчихгүй. Тэр мэрэгжлийн байсан ч адилхан. Одоо дараагийн жүжигчдээс ерөөсө дууга хийдгүү жүжигчд байсан. Тэгэл яг бид нэр оруулаад ирэхээр л дуугийн зүгээр сэп өргөд босгоод ирдэг. Тийм байсан байхгүй юу. Тэгэхээр одоо синхрон гэхээр л нэг л хачин
ерөөсөө надад ингээд наалдахгүй. Тэгэл хажуугаар нь тэр илүү дотоо шүүм мөн бол айхтар шүү дээ. Айхтар тий одоо тэгэл гудамжны чимээ мэмээ тэгээ салхи хэсгэрээ тэр мөрөөс маш их учир дутагдaltaй байдаг байхгүй юу. Би тэрэн дээр яг киноны хурдтай хийхэд синхрон хэрэгтэй ч гэсэн зарим тал дээр тэр уран бүтээлийн чанарт маш их нөлөөлөд байна гэж би хараад байгаа байхгүй. Яг тэ би бол хоцрогдсон талын хүн шүү дээ. Хуучны чимэглүүр ажил хийдэг. Чимэглүүр жижигхэн юм дээр одоо энэ чихэр гихтэл одоо дотроо ямар амттай хамаагүй гадна талынхын цаас нь ямар гэдэг нь чухал гэдэг шиг тэр цаас маас одоо тэр юм хүмүүс нөгөө гоё чимэглэлийг бид нар хийж өгдөг. Бид нар ингэж босгодог. Тэгжээж хамтарсан уран бүтээл болдог байсан. Тэгээд тийм юм та нар үзээгүй болохоор бас нэг сайхан уран бүтээлийн амтанд цааварч өгөхгүй байх шиг байна. Бас тэрэн дээр би энэ хойч үеийн залуучуудад жоохон харамсаад байгаа. Хөрхидөө бас мэдхгүй хөрхи бас ингээд аргагүй бас алдаад байна да гэж ингээд бодоод байгаа. Энэ дээр одоо чинь амар том алдсан чи би өөрөө шүү дээ. Гүг ганц чийч биш ер нь айгүй их алдаа харагдаад байгаа тий. Миний нэг хамгийн анх хийжсэн оюутан байхдаа хийжсэн шүү дээ. Нөгөө дөрөвдүгээр курс. Тий чи нэг тий. Яг тэр үед би нэг тань руу нэг залгаж ирсэн шүү дээ. Нэг юм кино гэж байна. Тий гайхсан. Ямар яаруу юм бэ л гэж. Яана төгсөөжгүй чи ямар яаруу юм бэ л гэж бодсон. Гэтэ яг уу ер нь залуу насны нэг гал өрөөл хэлсэн. Нөгөө нэг урам итгэл тэгээ танаа аав ээж хоёр их дэмждэг чамаар байсан тий. Тэгээд тэрэн дээр би нэг энэ талаар ямар ч мэдлэхгүйсэн байхгүй. Дуу оруулахыг мэднэ. Тэнгүүд дараад нь дуу оруулахтаар хийх юм бол орчин үед одоо кинонд дуу оруулахын дотоогоор хийхээр амар мөнгө хийдэг байсан. Тийм мөнгө зөнгөрнөөс бас халшраад байгаа хүмүүс тий. Тэгэхээр нөгөө тэр үчи оюутан нөхөр чинь тэгж хийж чадахгүй учраас тухайд яг нөгөө синхроноор авчиж байгаа. Тэнгүүд тэрний дуу л өстой аимшиг шүү дээ. Тэгэхээр чи нөгөө социализмын үеийн уран бүтээлч зөвхөн уран бүтээлдээ анхаардаг төр засгаас мөнгөний гаргаад өгчдөг болохоор тэрэн дээр санаа зовдөг бас нэг тийм тал байсан. Одоо бол яг ингээл өөрөө хийхин тулд өөрөө мөнгө гаргах нь тэгэл мөнгө олж хийж байгаа шүү дээ. Гэсэн шидэ юм бацаараа тэгээ уран бүтээлдээ бас сэтгэл зүрх нь бас нэг 100% хандаж чадахгүй бас тийм тал бас байх шиг байна. Мөнгөө бацаараа тий. За яана. За одоо яана тэдэнд хөргөө яана тий. Яашиг гэж. Гүггүй тэрүүгээр тоо. Одоо тэр дүр сонголтын дээр хүртэл бас тэгээд алдаад байна энэ хүмүүс. Тэрнээс дүр сонголт гэдэг чинь нарийн штэ. Яагаад дээр үед одоо жүжигчин биш хүмүүсийг тоглоулаад байгаа юм бэ гэдэг чинь гадна төлийн талын төрх тэр царай зүс тэр маш чухал тэр нам алхаа тэр характер тэрэнд нь тааруулж дүрээ сонгох гээд бүр хайгаад явчихна. Тэгээ бүр болохгүй бүр 10 жилийн сургуулиудаар ингээд тэнээд явчихна зүгээр хайгаад яваад байдаг. Тэгээд хайж явж олж ирсэн дүрээл одоо нөгөө нэг цэцгэлүүлэх гээл одоо бүр их сайхан болох гээд дуу хоолойг нь чадвартай хүнээр хийгээл ингээл чимээл ингээл гаргаад ажиллагаад театр бол өөр. Театр тэр хүн тэгэл тоглож чадахгүй тэгэл бат унлаа тий. Киноны дүр бол маш олон одоо ийм дэмжлэг тусламжтайгаар нэг дүр босч байгаа болохоор одоо тэгээд бас нэг заримдаа нэг жоохон тийм хулих их л сайхан тоглолцсон хүн байна да гэтэл цаагуур нь дуу хоолойгоо өөрөө хийгээгүй тэгэл чадаа ядна тэгэл яг хөө ерөнхийд нэгэл юу ярьж тэр тал дээр бас нэг жоохон учир дутагдaltaй. Тэгээ сүүлийн үед нөгөө энэ ястал мөнгнөөсөө болдог байлгүй дээ та нар. Дүр сонголт байхгүй тий. Дүр дээр бас ярих. Би одоо чинь ингээд нөө шилжилтийгээ 3 дугаар ингээд одоо ингээд хийх гээд ингээд явж байгаа байхгүй. Тэнгүүт яг миний баг насны тоглох гэр надтай төстэй хүүхэд хайгаад одоо 200 эд хүүхдээс хайгаад олдохгүй шүү дээ. Яг би бол дотроо төсөлж яг надтай ямар ч амар төстэй хүүхэд тоглох хэвээр. Харвас энэ яг багын төсөлж 200 хүүхдээс бодлоо. Одоо тэгэл нөгөө жүжигчний хөгшин дүрийн ячаал тэгээ залуудар юу гэхээр бас л төстэй улсууд хайгаад явчихна. Тэгэл чи тэрнээс олдгол байсан байхгүй. Тэр одоо энэ Оросын мундаг найруулагч нар тэгэл манай Монгол одоо жигч тухайн энэ төр чин дүр сонголт энэ төрөөс гайхамшигтай шүү дээ сайхан. Тэгэл тэр дүр сонголтоос гадна зохиол гэж нэг айхтар юм байна. Зохиол төр тий чи өөрөө мэдчихэл байгаа. За багшаасаа асуу багш нь ингэж алчаад ирсэн чамаас асуулт чинь сонсохгүй юм за. Одоо чимээгүй ээжээ. Одоо яг сая хэлсэнчлэн хоёулангийнх нь анхны уран бүтээл яг хамтарсан анхны уран бүтээл гоо шилжилт нэг. Тий. Хөөрхөн танд анхныхаа саналыг тавилаа та шууд зөвшөөрсөн. Зөвшөөрсөн яг би дэмжиж байхгүй юу хүүхдээ. Дэмжиж да тий.
Тэгээд ингээд харсан чи хөөхөн юу яагаад тэгээд баг цаг бүрдүүлчихэж бас зөндөө ажил хөдөлмөр тий гаргацсан. Тэгээд бас тэгээд манай Нямдава найруулагч одоо та хоёр нэр нэгтэй бас энэ хүүхэд бас нэг тийм хүүхэд залуучуудын сэдвтэй тэгээ бас их бэлгшээсэн юм би. Бас манай багш шиг ингээд нэг хүүхэд залуучууд гэдэг дэрвэжгүйхээр юм л би чамд хэлжсэн багш. Хэлжсэн. Тийм Нямдава багштай яг адилхан нэртэй юм а чи. Тэгээд бас хүүхэд залуучуудын юу гээд одоо энэ хүүхэд залуучуудын кино гэж гүйсээр гал өнгөрлөө шүү бас насансангүй чаавас дөнгөж 50 хүрээл өнгөрчлөө тэгээд сайхан. Бас хичээгээл. За тэгээд хамтарч тоглосон. За тэгсэн. Сургууль дээр очсон. Тий. Таны дүр бол амьдрал дээрхээс шал эсрэг дүр. Ер нь бол тий. Хатуу чанга багш дүр. Амьдрал дээр бол та яг надад бол тийм санагддаг шүү дээ. Тийм хатуу багш санагддаг. Тийм үү. Сони Макс. Намайг хүмүүс их хатуул гэдэг шүү дээ. Карбакс чангаал гэдэг. Тийм. Надад эсрэг. Тэгэнгүүт тэр хоёулынгийнх нь та маш цөөхөн сценд орсон. Тий. Одоо ингээ хүмүүсийн бас сэтгэл амар хүртсэн дүр ертөнцийн хаан тий. Таагүйгээр та нар хоол явахгүй гэдэг. Тий, ер нь тийм багш байсан л да. Олон байсан. Тийм учраас би тийм дүрийг оруулж ирсэн. Тий. Би тооныхоо багш. Надад ч тийм багш байсан л да. Тэнгүүс байсан. Тэр хэсгийг хүүхдүүд амар хүрчжээ тэр хэсэг бол. Хүүхдүүд маш их хүрч. Тэр дургүй юм дээр нь шахаад идэв багш тий. Тэр хүүхэд нэгэнтэл тоонд сонирхолгүй байхад заавал тэрийг заавал одоо тэр тоонд нь сайн байлгах гэдэг бүр тэгэл муу тавиалж гиснээр чамайг сургууль төгсөхгүй гэж одоо занал хийлээд. Яг миний амьдрал тохиолдсон зүйл байхгүй тий. Надад бас тохиолдсон надад ч. Тэнгүүт би тэр ингээ оруулах нь яаж юм гэхээр тэнд нэг хүүхэд өөрийнхөө ирээдүйд сонгочод байхад энд нэг багш өөрийнхөө үзэл бодлыг тулгаад. Чи заавал тоо бодох хэрэгтэй. Тоо бодохгүй чи ерөөс ажигтай хүн болохгүй гэл тэ. Тэр дүрийг өнгөт надад тэр миний сайхан багш нүдэнд харагдал явцсан л та. Нэрээ юм хүн байдаг штэ гэж бодоод. Тий. Тэнгүүт тэр хоёр хүүхдүүд ингээ хоёр талцуулсан байл. Тий. Үзэгчтэй. Талцуулна. Нэг тал нь багшийн зөв. Нөгөө тал нь үгүй Нямбаярын зөв. Ингээ хоёр талцсан. Тийм бол нэлээд сонссон, нэлээд харсан бас. Одоо манай дамжаа ах чинь бас нэг багшийн дүр тоглоод бас хуваа ийцэн шүү дээ. Би чам тартай. Тий. Дамжаа ахч гахууч үжигч нь л дээ ер нь тий. Тэгэхээр кинонд бол энгийн тоглолт хамгийн энгийн бөгөөд донж маягийг олж тохирсон тоглолт хамгийн сайхан. Тэгэхээр одоо сүүлийн үеийн залуучууд ерөөсөө байхгүй. Хитрхийх тоглоод байна. Хитрхий драм дадах юм. Тэ одоо таргээд гэвэл заавал ингээл нүүр амаа орчихэд ингээд нэг л их зовсон хүн ингээд тоглоо. Тийм биш байхгүй юу? Кино эсрэгээр яг эсрэгээрээ яг тий. Тэгээ зүгээр харахад ингийн юм шиг мөртөө маш чимхлүүр тоглолтыг чи дамжаахан тоглолтыг хараа. Дамжаахан тоглолтын дээр маш харагддаг. Жинхэнэ одоо манай Монголд бол дамжаахыг л би жинхэнэ кино жүжигчин бол энэ хүмүүн л гэж хэлэх гээд байхгүй юу. Бас нь бол тэгээд яг дараа мараа маажаал тий. Ингээд явцсан. Тэгээд тэр киноны нээлтэн дээр 3 мэргэжлийн жүжигч ирсэн. Гоё штэ яа тий. Тэгээд дандаа хүүхдүүд юм чинь тий. Таны тэр нээлтэн дээр хэлсэн бичлэг хүртэл байгаа одоо. Заа. Самхуу гэж маань ирсэн. Юугээ донгосон байсан. Базарагч ах ирсэн, та ирсэн. Тэр их гоё дурсамжлдээсэн. Тэгээ би болохоор одоогийн Нямдава тий. Одоо тэр үеийн 21-т ингээд гал дүлтэй ингэжсэн. Тэрнээс хойш одоо дарвж исэн. Хэдэн жил болсон байна? 9 жил. 9 жил ямар амархан юм бэ тий. Тийм биш. Дарвж исэн Нямдава одоо арай жоохон гайг болсон. Том болж байгаа болоо гэж харагдав. За. Арай амьдрал төхөлт явах гээд одоо яг ингээд таньсанчлан 30 хүрж байна. Хэдхэн хоногийн дараа 30 40 нас гэдэг чинь л жинхэнэ амьдрал эхэлдэг гэдэг байгаа шүү. Тэгэхээр одоо 10 жил дутуу шүү. Дахиад өсөх чинь тий. Тэгэд хүүн 30 наснда нэлээд том зорилгууд тавьсан байгаа. Тэгээд 20 хэдэн наснда эхэлж исэн тэр гал дүлтэйгээр 30 насныхаа эхлэлийг бас тавих гээд зорилсон. Сайхан юм аа тийм байна. Тэгээд танаас бас нэг юм асуух гээд. За. Асуулт юм уу? Одоо юу гэх юм? Та 30 настай Нямдава зориулж юу гэж хэлмээр байна?
30 настай нэмд зориулж би бас 40 нас хүрэхэд 10 жил дутуу байна. Яг одоо бүр ухаан суугаад яг тэлэхэд тэгэхээр одоо амьдрал дөнгөж эхэлж ээч бас болох юм те. Урдталчин чиний одоо ингэ туршлага байжээ. Одоо нэмдаа бол өнөөдөр зөндөө юм хийсэн. Тэгтээ нэмдаа өнөөдөр өөрийгөө хайгаад яваад байгаа. Өөрийгөө л хайгаад яваад байгаа. Тэгтээ удахгүй би нямдаа чинь ийм л хүн юм байна штэ гэсэн нэг өдөр чамд энэ 40 нас хүртэл чинь олоосаа гэж би хүсэж байна. Яг гэвэл хүн өөрийгөө хайгаад олохгүй ч өнгөрөх үе байдаг. Тэгэхээр одоо 30 настай хүн чинь нэг 10 жилийн дотор өөрийгөө аль үшээ олоод тэг хөл дээр тогтцсон байх болов гэж би хараад байна. Ямар ч гэсэн 40 нас хүртлээр бүр амьдралаа олцсон, өөрийгөө олцсон. Би бол тийм хүн байна. Би ийм л замаар амьдрах хэрэгтэй юм байна. Би ийм л юм хийх хэрэгтэй юм байна гэдгээ олцсон байх хэрэгтэй гэж бодож байна. Чи надаас наадхаа эсрэгээр нь асуудаа. Би хариултыг яг газар дээр нөгье. За. Тэгэхээр би өөрийгөө олоогүй бараг би 50 хүрсэн байгаа байхгүй. 50 бараг 60 юу 50 биш 60. Тэгээ 60 одоо 56 доллартай би өөрийгөө олоод тэгээд одоо нэг 10 жил өөрийгөө дөнгөж олоод би 10 жил болж гин гэж бодож штэ. Тэгэхээр чи бол миний насан дээр яагачгүй байгаач тий яагачгүй байгаач тий. Он цагийн тооллоор тий он цагийн тооллоор бодох юм бол би одоо өөрийгөө одоо мундаг жүжигчин гэж бодоод явж исэн худлаа байсан байна. За би одоо юулж юу хий чин тий. За би ингээд кинонд оруулсараад амьдралаа ингээд болгочихно гэсэн чинь худлаа байсан юм байна. За бас 9 жил шидийн бас нэг мөнгө олох гээд хөөрхөн бас Солонгос явж үзтээ. Миний ажил биш байсан юм байна. За ан чи нөгөө нэг захиргааталтаас юу шилжигч бөө юм боллоо штэ. За ресторан баарнд бас нэг ажиллуулах гээд оролдоод үзсэн чи бүр биш юм байна. Тэгээд одоо сүүлд нь юу яагаад энэ сургалтыг ажиллуулсан чинь жинхэнэ өөрийгөө олчжээ би тий. Урталд нь бол дандаа тоглолт хийж явсан байна. Нэгдүгээр, хоёрдугаарт би энэ ажлаа хийх биний бэлтгэл суур ажил болж явсан юм байна. Тэгтээ жүжигчин болсон явдал маань маш хэрэгтэй байсан тий. Тэгээд дээрэс нь одоо та нарт багшилж ирсэн. Би та нарт яг жинхэнэ багш биш байсан юм байна гэж бодоод байгаа. Би ингээд туршлага хийгээл за ингэвэл яасан гэж бодоод одоо бол би дөнгөж одоо л би өөрийгөө жинхэнэ багш болж байна гэж бодож штэ. Тэгэхээр хүний амьдрал маш урт. Хийсэн бүтээсэн юм байна уу гэвэл байгаа. Тэ байна зөндөө байна. Тэрэн дотор чамлагтахаар юм бас байна. Жинхэнэ одоо тогтоод өөрийгөө олоод нөгөө монгол хүн 60-та ухаан суугаа 61-т өнгөрдөг гэдэг л ерөөсөө яг үний юм байна шүү. Одоо бодоод тахад. Тэгтээ одоо нэг ингээд ухаан суугаад эхэлсэн юм чи нэг хэдэн жил жоох ухаан тахах шиг байжгаад тий нүд анчихсан л гэж бодохоо одоо тэгээ хиймэдхүү тийм ээ. Ер нь бол амьдралын зам их урт хүн 9 шидийн амьдрал туулна. Туулах тусмаа хүн ухаачдаг. Бүр зовох тусмаа жаргадаг. Тийм учраас зовлон залуудаа жоох үзсэн зөв юм уу гэж би боддгийн. Тэгээ зовлон залуудаа үзээд нас тогтсон хойноо жаргал тэр л одоо жаргал. Тэрнээс залуудаа жаргаж өгшөрсөн хойноо зовбол хэцүү гэж боддгийн. Би эсрэгээр тийм байна. За өөр асуух юм. Энэ дээр би болохоор ингэж бодоод байна. Яг таны нэг залуудаа зовж байгаа тэр жаргал энэнийг бас айгүй зүг гэж бодож байна. Гэхдээ өөрийгөө нөгөө хайдаг гэдэг шүү дээ. Тий, өөрийгөө хайгаад байгаа шүү. Би болохоор энэ дээр саяхан ингэж бодсон байхгүй. Би яг одоогоос 6 сар юм. Өөрөлдвөл би гэхдээ 20 наснаас хойш өөрийгөө ингээ хайгаад ингээ кино хийж үзлээ. Яг танихтай. Яг үнэнд янз бүрийн ажил хийж туршиж үзлээ. Ажиллаж үзлээ. Тоглоом хийж үзлээ. Энэ тоглоом хөөрх юм аа тий. Тоглоом үйлдвэрлэж үзлээ. Янз бүрийн бизнес хийгээд. Өөр газруудад бас ингэж ажиллаж үзлээ. Тэг кинотой бол салшгүй. Хүмүүс нөгөө ингээл жүжигчин найруу шиг энэс өөр юм хийдэггүй гэж бодож байгаа. Гэтэ би янз бүрийн юм хийж үзсэн. Харин тий. Чамайг өөрийгөө хайгаад байгааг би мэдээл байгаа. Тэгээд нөгөө 6 сарын өмнө би нэг юм бодсон байхгүй. Нөгөө үзэгчтэй ингээ нэг хэлсэн хамдаа хүрч чадаагүй. Өнгөрсөн жил би 11 сард кино хийгээд гаргана гэсэн. Гэтэ амьдрал нөгөө ямар санснаар болох юм чи тэ. Тэгээд гаргаж чадаагүй тэнгүүт 11 сар хүртэл би бодоод яах вэ гэж бодоод үнэхээр хийсэндээ хүрч чаддаг болохоор ингээд дотор нэг юм ингээд бууглаад тэгээд шууд зодог тайлбар санагдсан. Зодог тайлбар би өөр зодог тайлцсан гэж бодоод байгаа шүү кинон дэр. Тэгээд яшиг төвөх гэж бодож шүү нэр одоо яшиг. Зодог тайллыг гэж бодоод бүр шийдээ ингээд шууд ингээд заралмаар санагдсан. Тэгэл ингээд өөрийгөө дахиад шинээр хайх гээд.
Би ингээл хэсэг айгүй удаан бодсон л доо. Хоёр тойрны ганц хоёр хоон хүмүүст хэлэл ингээл яах вэ гэвэл зарим нь дэрвгүй гэл ингээл тэгж байгаа шүү. Гэхдээ нэлээд удаан ганцаараа ингээд бодсны үр дүн дээр өөрийгөө хайж явж байгаад өөрийгөө хонь гээчээд өөрийгөө яагаад юм болов гэж бодсон байхгүй. За. Өөрөөр хүн өөрийгөө гээчээд байж болно шүү дээ. Тийм байж болно. Би яг хийм бэ гэдэг зүйлийг ингээд бодож үзсэн. Тэгэхэд яг 21, 22, 23 наснда би өөрөө байсан юм. Ямар байлаа гэд эргээд нөгөө кино руугаа татагдчихэв нөө. Тийм, кино руу татагдаад тэр үеийн нэг би өөрийгөө хүсэж байгаа байхгүй. Тэр хэм байлаа гэл. Тэгээд тэр үеийнхээ өгжсэн бүх ярилцлагыг уншаад тэр үед өгжсэн бүх одоо нэвтрүүлгүүдийг үзээд тэр үед хийжсэн бүх зүйлсүүдээ ингээд дурсаад үзсэн чинь нэг юм унтарсан байсан гал жоохон асаад За. Тэгж болно. Ерөөсөө яг хүний сурсан одоо тэр нэг дуудлага гэдэг шиг миний ч гэсэн би одоо кинон тоглох дурггүй ер нь яшиг гэж бодож байгаа ч гэсэн нэг жоохон нэг цог байгаад байгаа бах тий. байгаад шүү дээ. Нэг тийм магадгүй гэхдээ одоохондоо зав байхгүй л гэдэг. Гэхдээ ер нь яг асаж магадгүй юм л та тий. Гэхдээ хийх ажил зөндөө байгаад байгаа байхгүй надад. Тэрнээс өөрөөр хийх ажил байгаа зөндөө ажил байгаад байна шүү дээ. Төлөвлөсөн ажлууд. Харин тий. Тэрийгэ хийх гэхээр их байгаад идэг. Тий. Тэрийгэ хийх гэхээр кино тоглоно гэдэг чинь цаг хугацааг алдчих гээд би одоо цагтаа өрсөж амьдраад байгаа юм шиг санагдаад шүү дээ. Сүүлийн үед багш нь жоохон бясалгал оролдоод байгаа. Яг гэвэл бас энэ хүн чинь өөрийгөө бас нэг өөрчлөх шаардлагатай болох шаардлагатай. Яг гэвэл би их эмоц ихтэй. Тэр эмоцоо би их зөвшөөрч ийсэн. Уран бүтээлч хүн жишгч хүн чи эмоцтой байдгүй яа тий. Эмоц чинь байх ёстой шүү дээ. Эмоц гэдэг чинь мэдрэмж шүү дээ гэж бодоод байсан чинь тэр эмоц нь хитрээд одоо тэр эмоц гэхээр нэг уур тий. Тэгээд уур маш их ууртай болж гин. Тэгэл одоо ингээл нэг стресс ихтэй болж гин. Тэгээд би стресс эмоц хоёрыг адилхан гэж бодсон байсан. Тэгээд би маш их стресстэй ууртай болцсон учраас өөрийгөө тайвшруулах гээд бас бясалгал руу нэлээ ороод байгаа байхгүй юу. Тайвшруулъя. Тэгээд өөрөө цаг гаргадаггүй байсан. Тэгээд одоо өөртөө цаг гаргая. Ер нь уурлахаа болий. Тэ стресстэй болий. Одоо жишээлхэд нэг гудамжинд төгжрөлгүй амьдрал өнөөдөр Монголд байхгүй шүү дээ. Тэрний төлөөд стресстэд одоо өөрийгөө тэгж хохироож явах ямар хэрэг байна. Одоо жишээлхэд ингээд стрессээс салах гээд бас нэг өөр юм бодоод байгаа байхгүй юу би. Тэг гих мэтлэнгээр хүн цаг тухай бүр хүн чинь байнга өөрчлөгддөг юм байна. Хүний үзэл бодол байнга шинэ юм орж ирдэг юм байна. Шинжлэгдээд байна шүү дээ хүн. Хүний үзэл бодол, хүний зан арийн шиг шинжлэгдээд яваад нөгөө карм чи яг хിവэрэл байгаад байна гэж байхгүй. Дандаа шинжлэгдсэн тий. Хүмүүс болохоор очи өөрчлөгч өөр болчихоо гэдэг штэ. Тэр чи өөрчлөх ёстой юм чи ёстой тий. Хуулиар гэдэг шиг. Тий, байгалийн хуулиар өөрчлөгдөх ёстой. Иргэн тойронд ямар хүмүүс байгаа тэр хүндээ уусна. Нөлөөлнө. Энд даруух хүмүүс байвал би даруух. Дарууханд болно тий. Энд эго төв хүмүүс байвал би дагаад эго. Яг тэгдэг баг. Тий. Тэгэхээр чи би одоо энэ ялгаантай ажиллаж байгаа хүн чинь аль болохоор тайван ажиллах ёстой. Стресс төхгүй ёстой. Тий. За энэ нөхдүүдийг жоохон ой тогтооцыг сайжруулахын тулд анхаарлын төвлөрүүлэхийн тулд бясалгалыгч бүр хичээлдээ оруулах энэ төр гэл ингээл шин инновац орж ирээд байгаа байхгүй амьдралд. За тэгэнгүүт за би тийм юм хийж чад амжаагүй байгаа шүү. Тэрийгээ хийх юм шүү энэ төр гэж бодоод тиймэрхүү бодол үргэлж орж ирдэг юм байна. Гэхдээ яг тэр нэг бааранд ажиллаж байхдаа урлагаа их сандсан байсан шүү. Яг чиний хэлдэг чинь яг зөв юм бэ. Баар гэх юм уу? Саунд. Тий. Бас нэг саунд яг сойсоо ортолсон тий. Хоолны газар. Тий. Тэгээд тийм юм ер нь тэгэл урлагийн хүн бол урлагийн хүн байдаг юм байна. Бээр сайхан ингээд завсарлага аваад. Тий. Одоо намайг бол ингээд багшилж ийн гэдэг тэгэхээр урлагаасаа гарцсан гэж бодож байгаа боловч тэр урлагийн үр хөврөл маань эдгэртээ дамжаад байна шүү дээ. Энэ хүүхдүүдэд дамжаад байна. Одоо эдний нүрийг хаглах шаардлагатай, тий өөртөө ихтэй болгох шаардлагатай. 5 хүний урдаас нэг сайхан их цараад инээж агаад ярьж хэлцдэг болгох хэрэгтэй. Нүрийн мимкийн заа тий яавал мимик сайхан харагдах уу, яавал яах вэ гэдгийг заа арга бүгдийг энэ чинь миний нэг 45 жил урлагаар явсан урлагийн минь л одоо үр дүн. Тийм учраас би урлагийн бурхандаа одоо тэгэл дандаа залбирчил явна шүү дээ тий талархаж л явна. Янжил ам бурхан гэл яг хүндэрч чаддаг юм лээ. Хүндэрч чадахгүй. Тэгтээ хүндэрч мэдсэн. Тий би хүндэрсэн. Хүндэрээд буцаж нэг жоохон яаж яснаа. Одоо тэгээ би дац.
Нямдааг би бодоод байгаа ер нь мэдэхгүй дээ хитэн чи нэг би дагаад нэг надрахуу болох гэж байна. Чи нэг эсэргээр нэг олцсон нэг хэдэн хүүхэд цоглуулсан ч байж байгаа юм. Харин адилхан зангууд их байна. Харин тийм болохоор айгу ингэж явж ер нь нэг олон түмнээс нэг хүн дээрэд нэг айгу бол чи нэг бясалгач өвөө олцсон сууж байгаа үү. Тэр үедээ энэ багш ямар алсын хараатай юм дээ. Яг намайг хэлсэн байх шүү гэж бодоод сууж явах вийдээ гэсэн. Яг энэ төрөлөө үзсэн. Энийг үзсэн ямар айхтар холын хараатай онч мэрэг хүн бэ эдрэг бодсон. Тийм байж магадгүй би сая тоглоом хийгээд би чамайг дэмэрхүү болж магадгүй гэж бод. Хагас жил гарan боллоо. Тоглоом хийж яасан гэхээр ийм тухтай орчинд тоглоом миний принтерүүд тэг миний өөртөө ярилцах цаг хугацаа гарч байгаа. Тэгээ чимээгүй баймар байгаа. Чимээгүй баймар байгаад байгаа үстэй. За чи тэгвэл яг над шиг. Тэгтээ яг өвөө болох юм бэ. За яста. За тэрийг бол чи мэдээд би мэдэхгүй бай. Чи Queen-ийн 30 жилийн өмнө Карен багш ингэж ярьж ирсэн байх шүү. За л ямар айхтар мэддэг мэрэгэн төрөг хүн байсан биш байгаа даа гэж бодох. Хоёуланд нь яг адилхан занууд байдаг гэхээр та ч нэг сэтгэлдээ таалагдахгүйгаа шууд зүйлүүдийг хэлчихсэн тий. Зарим тохиолдолд шууд сошиал дээр постлчдаг. Постлчин тий. Би бас яг тийм уюуд надад амар хөөсөн байхгүй. Яг нөө дэрвж явж явах үедээ 21-22-оос нэр эвгүй пост асууш. Надаас бол эвгүй пост гарна штэ. Надаас тэгж огсом гардаг гэсэн. Сүүлийн үед нөө бясалгаад. Чи бясалгаж байгаа юм уу? Тэр чинь тэр тоглоомнуудаас өөр зүйл надад цатаахгүй. Тэр маш их өөртөө ярьсан. Бясалгал бол айгүй хэрэгтэй. Би бол одоо сүүлийн 1 сар бол бөө бясалгал бүр бясалгаал чи нэг жилийн дараа ирэхэд би лам хувцас өмссөн гандан сууж явах вийдээ гэсэн. Магадгүй энэ бясалгал бас их сайн юм шиг байна. Дараа жил ирээ золгоход тэгэл юм. Золгоход харин арайч ганданд очихгүй. Гэхдээ нэлээд ламархуу болсон сууж явах вийдээ. За. Хүмүүс бас нэг наваг ингээд өөртөө дотн байдаг. Тэр хүмүүстэй ярилцлага хийгээд байна гэж бодож магадгүй. Гэвч эсэргээр би одоо тантай уулзаагүй олон жил болж байна. Тий, хэдэн жил 4-5 жил болцсон тий. Сургийг яг хөө фэйсбүүкээр хараа манай нямдаа ингэ явж ийн гэд ер нь бид нар ч биенээ мэдээд байгаа шүү дээ. Тийм байна гэд тий. Би яг нөө өөрөө яг тийм төрөл юм шиг. Өөрөөр хэлбэл байнга холбоотой. Үгүй тэгээд тэр чинь завтай үнэ ажил шүү дээ. Завтай л хүн биеинтэйгээ уулзсан. Одоо завгүй юм чинь би яаж би тэгээд хүмүүсийг надтай уулзахгүй байх гэж ерөөсө тундгүй шүү дээ. Яа тэгээд адилхан л завгүй байгаа шүү дээ. Адилхан л нөгөө өөрийнхөө тусынхаа юмыг хийгээд явж байгаа шүү дээ гэж ба. Одоо бол ерөөсө ялангуяа Улаанбаатарын ер нь нэлээд завгүй тий биеинтэйгээ уулзахгүй. Ёстой нэр сошиалаар тэр минь байж байгаа юм байна. За ямар ч үсэн амьд л байгаа юм байна гэж бодчиход ингээ явж идэг цаг одоо бид нар чинь цагтаа уралдаж байна, нартаа уралдаж байна тий. Одоо тэгэл төгжрээ гэл асар их юу байна штэ. Тэгтээ сэтгэл зүрхэнд бол байжлаа. За нямдаа хаана явж байгаа бол доо. Танаа ингээ нэг 2-3 хүүхдээ бас сандгийн тэгэл хаана явж за хөрх юм ажлаа л хийж явж байгаа байлгүй дээ гэж бодчоод би одоо тэр хүний чи над дээр ирсэнгүү чи өста тэгсэнгүү гэж хэлдэггүй шүү. Ягаад гэвэл би өөрөө завгүй. Тийм болохоор тэр бол нэг тий. Харин тий. Би бол нэг сая хэсэг нөгөө өөрөө өөртөө их ярилцсан өөрөө их юм бодсон гэдэг. Тий. Өөртөө цаг гаргаж үзсэн байхгүй хагас жилийн хугацаанд. Анх амьдралаа анх. Тэр чиг зүг би цаг гаргаагүй ерөөсө тэрэндээ одоо харамсаа сууж байна. Одоо цаг гаргана. Тэгээд өнгөрсөн хугацааг эргцүүлэн бодсон. Өнгөрсөн 29 жилийн гэж гэдэг шиг. Тэгээд ирээдүгээ бодож үзсэн. Тий. Тэнгүүт сүүлийн үед хүн цогцолтууданд амар их орсон. Сүүлийн хэдэн жил ялангуяа стараатаагаар. Тэгээд би харин бодсон байхгүй. Эргэн тойрныхын цаг хугацаатай би ингээ өөрөөгөө бодвол завгүй ингээ яваад гэхдээ эргэн тойрныхын хүмүүсийг би ерөөсөө нэг тийм анзаараагүй явж исэн байна. Тийм учраас эргэн тойрны хүмүүстэй ярилцахыг хүссэн. Дурсамжаа хуваалцах хүссэн. Дурсамжаа хуваалцсанараа бидний өнгөрсөнд үлдсэн тэр зүйлийг ярьж байгаа ч гэсэн эргээд нүе идис тархины идис сэргэж байгаа юм шиг мэдрэмж аваад байгаа. Тий шүү дээ. Тий. Ер нь бол тэр цохилтонд ороогүй хүн ч цөөхөн баг. Тий. Би бол ямар ч цохилтонд орж штэ. Тэгвэл тэрийгээ цохилт гэж бодохгүй байх хэрэгтэй л гэж бодоод байгаа. Ер нь яах вэ? Байдаг юм. Тий. Хөнгөн хүлээж аваад тий. Хөнгөнөр шийдвэр гаргаад байх юм бол цохилтонд орлоо гээл уруудаад байвал болохгүй штэ. Уруудахгүй хүн чинь сөржил амьдрын тий сөрж хүн бүх одоо өвчин тусчлаа гэхэд л өвчний эсрэг өвчний эдгийнхин төлөө тэмцэж тий туулгал хэрэгтэй.
За янз бүрийн өхөл хагас. За бидний одоо давж юу яадаг юм чи өхөл хагас л да. Яаж ч болохгүй юм чи тэр өхөл хагас. Таамаглашгүй. Таамаглашгүй. Тэгтээ өхөлд бол тэр одоо гэгэрэгч нар хүн ерөөсө мөнхөд оршноо. Өгсөн ч гэсэн тэр хүний сүнс нь ингээл амьдрч л байгаа тий. Би яг байхгүй болсон ч юм уу эсвэл шатаацсан үнс болцсон ч юм уу тэгвэл нөгөө дүрс нь хувираад амьдраад байгаа гэж номлолт юм байна шүү дээ. Одоо тий. Тэгэхээр дүрс нь яг махан бие чинь яг ингээ газрын хөрсөнд шингээд байж байгаа ч гэсэн сүнсэн бие чинь тий ингээд байгальдаа ингээд махан бие чинь байгальдаа шингэсэн. Өв сургамал ингээ болоод ингэдэг ч юм уу тий. Хэрвээ үнс бол тэр үнс чинь байгальдаа дэлхийн сүнс үед л адилхан юу юм. Тийм учраас хүн аливаа амьтан мөнхийн амьдралтай гэж бодох хэрэгтэй юм байна гэж одоо ингээд янз бүрийн юм ярихаар л болох гэдэг шүү ер нь тий. Тэгээд ярьсаар идэл бүр одоо баяр сонжраад явчихна одоо зогсъё. За тэгээд ямар тааш миний амьдралд учирсан танд маш их баярлалаа. Амьдралд том эргэлт өөрчлөлт хийхэд нөлөөсөнд маш их баярлалаа. Яг тийм богинохон хугацаанд ингэж нөлөөлдөг үл тэ. Би бол тэр үед тэр 7 хоногт ганцхан орон цагийн багш байлаа шүү дээ. Тэгэхээр чинь баг таарлахгүй сууж дээр баг байхгүй шахуул тэ. Нэг очиж хичээлээ явчихдаг тийм л юм байсан. Тэгэж их нөлөөлөхөр цаг хугацаа биш л байсан. Тэгээ нөлөөлөх нь гэдэг чинь анги өдөрсөн мó мөнгө төрж багш минь л нэлээд нөлөөсөн баг та. Жиний амьдрал зайлуул маш том сайн багш. Тэгээ сайн багшийн шав тэгээд цаашдаа тэгээд болдоо. Ер нь тэгээд юу яах тусам л тэр хүчтэй хүмүүсийн өгч нь хуучих тусмаа ингээд нэр тэгж хэлсэн ш тэгээд бодогдоод байдаг үн цэнтэй байдаг байхгүй юу тий. Гэтэ мөнгөтөрж багш маань чамд нэлээд үн цэнтэй дурсамж үлдээсэн баг. Тэгээд миний шав за тэгээд цаашдаа урт насалж удаан жаргахаас гадна тий сансан бүхэн сэтгэл шин бүтээсэ. Ерөөсө санснаа л сансандаа хүрхийн төлөв явах нь ёстой байхгүй. Гэхдээ ер нь хүн бол их том санах хэвээр. Том санах хэвээр. Том санжээж ядаж тэр зорилгонд хүрдэггүй маа гэхэд ядаж талд нь хүрнэ. Нилээ өндөрлөгт гарна. Их бага юм санууд бага л явна гэсэн үг байхгүй. Тийм учраас том санах хэвээр юм бэ шүү. Ер нь бол тэгээ тэр том хөөе эн чи одоо юу н том санаатай юм бэ гэж бодож болдгоо юм байна шүү. Ер нь бол хүмүүс ихэндээ шаалдаг гэж дараа хүлэн зөвшөөрч эхэлнэ. Тэгээд тэр чинь нэгэнт хурцвал яаж чадах хүн ингээ хурцлээш ямар мундаг юм бэ тэгээд яг ихэндээ шоолж исэн усад шоолсондоо харамсгалах тий. Гэхдээ ер нь бусдын юу гэж хэлэх нь хамаа байхгүй. Юу гэж хэлэх нь бодох нь хамаа байхгүй. Зөвл амьдарч байгаа бол тэгэл тэр зөвл амьдарч байгаа шүү дээ. Энэ могоог чи өөрөө л хийсэн тий. Тэр киног чи өөрөө л хийсэн. Чиний л ажил. Тэгэхээр чин тэр ерөөсө буруу байсан ч тэр нэг удаа урагшаа алхах гэдэг чинь тэр чин зөв л байхгүй юу. Яг бос хүмүүс янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ. Сайн муу бос хүмүүсийг сайхан тэнцвүүлээд явж байгаа зөв юм байна. Тэгээ муу хүмүүсийг нэг айхтар нөгөө Пүр Бат багш миний багш шүү дээ чаавас. Дэлхий хорвоо ертөнцийн муу хүн гэж байхгүй. Чиний муу гэж бодоод байгаа. Чиний тэр гомдоод байгаа, үзэн ядаад байгаа тэр хүн чинь өөр хүнд сайн л хүн байгаа тий. Тэгэхээр тэр хүнээс муу битгий хай тэр хүнд чинь бас сайн байдээ шүү. Муу хүн гэж байхгүй, төгс муу хүн гэж байхгүй, төгс сайн хүн гэж байхгүй. Тэгэхээр хүнийг яг өөрийнхөө өнцгөр битгий дүгнэрэ гэж үг байдаг шүү дээ. Тэр бол үнэхээр үнэн би ч одоо бясалгаснаасаа хойш их ухаантай болчихсон. Өвнө нь бол ерөөсөө мохор. За энэ бол муу хүн шүү гэд бодчихвол тэгэл мууч гэрээ. Мууч гэ тэр хүн бол муу хүн. Энд чинь бас их буруу юм байна шүү дээ тий. Тэгэхээр муу хүн эргээд сайн хүн тэр муу хүнийг сайн талаас нь хараа гэж номлосон байдгийн бэ. Анх чинь нэг муудалцаж танилцсан хүмүүс надад олон байгаа. Тэр чинь яг ярилцгаж бас орох хүмүүс байгаа. Яг бол анх муудалцаж танилцсан ч гэсэн одоо миний хувьд амар үнцэнтэй хүмүүс болсон байна. Тий тэр муудалцаж танилцсан гэдэг чинь ер нь шодрог хүмүүс чинь жоохон бодлогогүй үг хэлцдэг тий. Тэр бодлогогүй үг чинь заримдаа их зөв нөлөөлдөг, заримдаа бол жоохон хатууддаг юм л байхгүй тий. Тэгэхээр ер нь хүнийг гаднаас нь дүгнэх хэрэггүй, муудалцсан гэж гомдож хэрэггүй юм байна. Харин энэ инээсэн их сайн хүн шүү гэж бас бодож болохгүй. Инээсэн хүмүүс дотор чинь яг л арга билэг шиг. Тий. За. За тэгээд би үл тань ингэ би ч өөрөө нэг эмээ өвдөр өссөн хөхтэй байхгүй. За ингээд хүүгээ нэг үсч. За тэгээд миний
урлагийн эмээ гэж боддیں۔ Эмээ биш өө чи. Би чамайг хичээл зааж чамд хичээл зааж чи эмээ байгаагүй шүү чи одоо. Намайг эмээ шээсэн. Ер нь ихтэй яг ингээд дистаратор ингээд бодсон миний хувьд эмээ л болоог үлдчихэж байгаа байхгүй. Тий. Ер нь бол нэрэ өндөр бид нар л үлдчихэж байгаа байх шүү тий. Эдэн цөөхөн хүн үлдчихэж шүү амар юм. Тэгээ энэ яг одоо тэгээд эргэлт юм да. Хүний амьдралын эргэлттэй залуу байсан ингээд ертөнцөд чи эргэжил идэг. Тийм учраас амьдрч байгаа хугацаанд ямар нэгэн хэмжээгээр залуучуудыг та нарыг ирээдүй хойш вэ нэг зүв замд нь залчвал болоо гэж боддог юм биш үү нэрээ. А тэрэн дээр бол эмээ байна уу? Тэ багш байна уу? Тэр нь сонирн биш л дээ. Ер нь эмэйл байлгүй л яах вэ те? Ер нь тий. Одоо хүлэн зөвшөөрөө. За. За тэгээд баярлалаа. Маш их баярлалаа. За. Ирүүл их байгаарай. Гэхдээ эмээ гэдэг үгийг нэг л хүлэн зөвшөөрөхгүй. Чи дааг үү бол тэгээд байгаа шүү дээ. За тэгээд ярилцлаганд оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа. Харин би одоо ер нь ойрдоо ярилцлага өгөөгүй нэлээд удацсан одоо юу ч болон мэдгүй тэгэл монтажлал хайчлна гэж юм. Ер нь бол хайчлахгүй байсан чи яах вэ те? Энэ гэрэл сайхан. Би чи угаасаа нэг хайчлсан чи яах вэ? Уг нь ингээд дотны санагддаг байнга ингээд ярилцахад тухтай байдаг хүмүүстэй ингээд амар тийм яг баг бүгд тэрэ болцсон. Айгу тухтай ярилцахад сайхан байна. Тэгээд орсомжууд аваалцах. Үнэхээр сайхан байна. Тийм байна. Одоо манай нэмдөөч 30 гэж багш нь би чинь чамаас нэлээд олон 38 ах юм ба шүү дээ. Тэр над тоо ч дасахгүй байгаа байхгүй. Одоо ингээ яг дасаж ихтэй байгаа. Гэхэр чинь чамд их өндөр санагдаад байгаа юм уу? Надд бол чааваа. За. Наад чи яагаачгүй нас гэж би хэлээд шүү дээ. 40 хүрч яагаачгүй баг хүүхдээр ер нь баг биш хүүхдээр нас байхгүй наадах чи. Юу 50 хүрж 60 хүрж ижил үгүй би нэг жоохон тогтж байгаа юм байна шүү гэж бодсон шүү. Тэрнээс өмнө ер нь тий нэрэл 30 хүрчээр өгшин гэж бодсон. Би тэгж бодож байгаагүй баха. Би хүүхдээр байгаа юм байна шүү. Чи хүүхдээр байгаа юу тий. За. Тэгээд маш их баярлалаа. За баярлалаа. Нэлээд удаан чалчих шиг боллоо. За тэгээд үрсийн сайхан ээжтэй халамжид хань. Тэгээд дандаа сайхнараа дандаа ургад цэцгэлж яваарай л гэж хэлээ та. Ер нь манай Монголын эмэгтэйчүүд охид бүсгүүчүүд их хүчрэхэгтэй. Нэлээд хүчрэх байгаа. Тэгээд энэ хүчрэхгээрээ далимдуулаад бас мосоо ирчүүдийгээ бас нэг дээрлэхэд ээж болохгүй. Бас нэг эр хүнийг жоохон хүндлэх талаас нэг хичнээн тэр одоо чи хүчрэхэг бай. Чи их одоо ер нь бол гэр орон хамаг юмаа эмэгтэйчүүд ирээд яваад байгаа юм шиг байгаа. Гэхдээ эндээ их бардаж хажууд хань мэнэ бас хамаагүй дээрлэхэд байхгүй шиг бас хүндэлж цайныхаа дээжийг бариад те бас нэг эр хүн талаас нь бол манай эрчүүч нэг босоод ирвэл бас хүчрэхэг шүү. Тийм учраас бас эрчүүдээ бас хүндэлж хайрлж яваарай гэж өрөөё. За баярлалаа.